Цаг хугацаа харвсан сум мэт өдөр хоногуд хурдны галт хэрэг шиг л өнгөрч байна. Энэ завгүй өдрүүдэд ярилцагчийнхаа сонирхлыг хуваалцах заргийн 10 асуулт болон эхэлж байна. За тэгэхээр 10 асуултанд хариулахад бэлэн үү та? Тэг бил. Ер нь 10 багтаад нэг 100 асуул байсан нэг мөс шиг. За эхний асуулт. Та өөрийгөө ааштай гэж боддгоо. Та ер нь ааштай юу? Хүмүүс өлсгөлэн ядуурхаараа их ааштай болдог байхгүй юу? Тий. Энэ гадуур аашгүй хүн байна уу? Байхгүй байгаа шүү. Бүгдээрээ ааштай. Хөрөлсөг сайд хүртэл зах дээр очиод хүн загнаа явж байгаа үстэ хамгаалагчаа. Та өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ? Байдаг л нэг жинхэнэ Монгол цусны хүн гэж боддог. Тий. Зүгээр байдаг л нэг иргэн Монгол улсын. Тий. Яг хэн нэгэн хүнээс онцгороо содон болох гэж ерөөсө боддоггүй. Тий. Илүү болооч гэж боддоггүй. Та хэр халамжтай вэ? Халамж гэдэг чинь харьцангуй асуулт шүү дээ. Манай уугнаа энэ тий энэ манай уугнаа бол айгүй халамжтай. Тийм байх зугнаа энэ чингэлтэй дүргээс тийшж байгаа байхгүй уугнаа маань. Надыг асуугаад байгаа юм уу? Мэдээж гэр бүлтэй хүн хайртай халамжтай байхгүй болохгүй шүү дээ. Энэ чинь тийм үүрэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Энэ соёл иргэншилт нийгэм чинь бие бинийгээ хайрлаж халамжилжээ гэж энэ ертөнцийн хөгжилж энэ дээр л явж байгаа юм тий. Бүдүүлэг зэрлэг байхдаа хүндэтгэн асар их гайндаж ийдэг байсан. Бие биенийхээ эхнэрийг дээрэмдэж удаа яадаг байсан. Одоо энэ соёл иргэншилтийг нь хайрл бас дахиад хайрл гэж байгаа шүү дээ. Халамж. Та ямар кино үзэх дуртай вэ? Зөгнөлт кино үзэх дуртай. Зөндөө олон байна шүү дээ. Шүүлбэрний бүх зохиолуудаар кино хийгдсэн байж байгаа. Хамгийн сүүлийн үеийн кино бол одоо Аватарын дараачийн 2 дугаар анги нэрэгчл гарах гэж байна. Ер нь энэ зөгнөлт кино хүн төрөлхтний ирээдүй өнөөдрийн амьдрал болж байгаа шүү дээ. Саяхан бид 20 жилийн өмнө энэ гар утсыг интернетийг ашиглаж мэддэг л байсан. Өнөөдөр бүгдээр гар утас интернет ашигладаг болж байгаа. Мөн Facebook бүх дэлхийн нийтийн 7 миллиард хүнд эрхчлөө өгч шүү дээ. Та шудраг хүмүүс үү? Хүн ядаж шудраг байдгмаа гэж бодоход ядаж шудраг үнний төлөө тэрний төлөө мөрөөддөг шудраг болохын төлөө ажил хөдөлмөрөөр зориулдаг байх хэрэгтэй. Тэ абсолют изайлна гэдэг зүйл энэ ертөнцийн дээр тэгшгэн өндөг шиг тийм хүн гэж энэ ертөнцийн дээр байхгүй юу? За сонгуулиар манай нэр дэвшдүүл харин бүгдээрээ шудраг болж байгаа баг. Тэ сонгуулийн маргааш бүгдээрээ хамгийн ходроггүй хүмүүс болж өрдөг шүү дээ. Залуу үеийг нэг үгээр тодорхойлж хэлвэл Монголын залуу юу энэ дэлхийн ертөнцийн залуу. Монголын залуучууд ер нь бусад орнуудын залуучуудыг бодох юм бол Монголын залуучууд удам угсаа сайтай. Алтан уургийнхан бүгдээр. Ер нь бол гений хувьд аваад үзэх юм бол маш хавьяаслаг. Дуулвал дуулчин, тоовод бол бодчин маш толгой сайтай монгол хүүхдүүд. Ер нь би өөрөө физик математик сурж байхад 23 хүүхэд бүгдээр Эрхүү хотын их сургуулийн физик математикийн ангийг бүгдээр онц сурдаг байсан. Тэгээ бодоод үзэхгүй юу. Өнөөдөр гадаадад бүх залуучууд дээд сургуульд сурж байгаа залуучууд бүгдээр гайхуулж байгаа. Тийм учраас Монголын залуучууд шиг авьяаслаг залуучууд байхгүй. Харин энэ залуучуудад яаж боломж олгох вэ? Тэр оюуныг цааш нь хөгжүүлэх, энэ дэлхийн хөгжилд яаж оролцуулах вэ? Тэр оюуны хөтөлмөрөөр энийг л бид нар улс төрчид шийдэх ёстой юм бил. Яаралтай. Та хат маань уу?
Атман гэдэг чи их олон аюулгалт бий л да. Атман Бурнаш гэдэг нэг кино байдаг байсан дээр үе Чапаев гэдэг ч үгүй юм. Үүсвэл нэг Красный Отец чи гэдэг л кино. Загалмаас эцэгч гэдэг юм уу ийм атманууд зөндөө бий. This for you. I worked my whole life. I don't apologize to take care of my family. And I refused to be a fool. Dancing on the string held by all those big shots. It's not personal. It's strictly business. Тэгэхээр би тийм атман болмооргүй байна, болъё ч гэж бодож байгаагүй. Зүгээр та нараас болоод нэг тийм жоохон атмандууд царайтай болдог. Шалтгаан нь юу гэхээр та нар маш богинохон цаг минутын дотор асар их юм асуулт тавьчихад тэрийг хариулахыг шаарддаг. Тийм учраас яар сандрууд твдэж ярьдаг учраас хүнд тийм сэтгэл төрүүлдэг байх. За дээр нь сонгуул болно. Сонгуулаар зориуд санаатаагаар жаргал сайхан баба муухай урд аашгүй гэдэг элдвэр цолдог байхгүй юу? Тийм учраас хүмүүс нэг тийм ойлголт байдаг юм билээ. Гэхдээ би ер нь хэр баргийн их уурлаад үхгээд уцаарлаад байдаггүй. Аль болохоор юмыг эв зүгээр зохицуулахын төлөө явдаг. Та худлаа ярьдгоо. Улс орныхоо төлөө бол худлаа ярина. Энэ улс оронд хожил авчрахын төлөө. Ер нь ард түмэндээ иргэдээ аль болохоор бүх үннийг хэлж өгөхөнсөн дахиад бас үннийг хэлээд өгчихсэн гэж боддог. Би танаас хоёр асуулт асууя. Та уурлах уу? Мөнгө шүү дээ. Юу гэж уурлах? Хангай зочид бодол сүнстэй юм уу? Сүнстэйгийнх хангай зочид бодлын тухай баримтуудаас. Яагаад хангай зочид бодлоо балгас болж манаач нар нь ээлж дараалан солигдсон, зарим нь галзуурч, нөгөө хэсэг нь амиа хорлож шатаж өгөх болов. Яагаад уг зочид бодлыг газрын 8-ачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрөв. Жаргал сайхан эзэн бөгөөд 7 удаа зарах гэд бүтлэх үйдчээ. Энэ хангай зочид бодол та нараас хоолгуугаагүй. Энийг одоо засаж залруулна гэж зураг тусал нь явж байгаа хийж байгаа. Хоёрт энийг хийхэд бол нэлээд их мөнгө хэрэгтэй болно. Авилгал авдаггүй хулгай хийдэггүй болохоор тийм илүүтэй гарсан мөнгө байдгүй байсан юм аа. За илүү их сонгуульд мөнгө их зардаг. Яагаад тэгэхээр энэ бол улс төрд хөрөнгө оруулж байгаа хэрэг. Олон арван залуучууд монголчуудын эрх үүргийг хамгаалахын төлөө энэ улс төрд жаргал сайхан хөрөнгө оруулаад тэр хангаалгын хөрөнгө оруулах боломж гарсангүй. Энэ миний буруу. Гэхдээ энийг барина. Санаа зовлтгүй. Би овоо тагтгүй. Ламаас ажил хөдөлмөрөө асуудаггүй. Тэнгэр бурхан мөрөгдөггүй. Ганцхан хүний хүч хөдөлмөр оюун ухаанд л шинжлэх ухааны олд дамжилтыг шүтэж бишэр тэрэнд мөргөж явдаг. Тийм учраас би сүнс мүнс жүтгэр гэдэг юм чинь зөвхөн кинон дээр л гарч ирэх нь харсан. Амьдрал дээр тийм юм байдгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл би материалист хүн учраас илүү би шинжлэх ухаанд тулгуурлаж юмыг хүлээж авдаг. Таныг зарим хүмүүс хятад гэдэг штеп. Хизэнээс ингэж шилдэг болчихсон юм бэ? Тэгэхээр наадах чинь Монгол Ардын намынхан зориуд тийм юм их ярьдаг. За тэрийн дуурайгаад манай Ардсан намынхан зориуд хүнийг харлуулд оромжлох гэх тийм юм ярьдаг байхгүй юу? Тийм учраас илүү тэднэрээс асуу. Д1-ийг нь үзэх юм бол хамгийн тэгвэл цэвэр жинхэнэ Монгол жаргал сайхан гэж хүн бий. Ээжийн тал эмээ өвн энэ Төв аймгийн Сэргэлэн сумын. Өвгөн аав нь энэ Эрдэнэцэн хэдэ хамгийн сүүлчийн хамлан байсан. Наад Ардын намынхан чинь миний эмээ өвнөрийн хамаг хөрөнгийг хурааж аваад бүгдийг нь устгасан. Хэрвээ сая хариул зургийн ч тавьсан болон та нар. Таны сонсох дуртай дуу ямар дуу вэ? Ер нь дэлхийд дээр энэ 7 миллиард хүний бараг 90% нь бүгдээр урлагийн авиастай. Энэ бол энэ хорвоо ертөнц энэ хүн төрлөختөнд өгсөн сэтгэлийн зөөлөх, сэтгэлийн таашааллыг бий болгох гэж энэ хүн гэдэг амтны чинь дуу хөгжмөнтэй болгож өглөө шүү дээ. Тарв туулаа элдв юм дуулж байгааг харсан уу? Чон баавга дуулж байгааг харсан уу? Ганцхан хүн л дуулдаг. Тийм биз? Тэгэд энэ сэтгэлийн таашааллыг өгдөг.
Тийм учраас энэ 7 миллиард хүний урлагийн бүтээлийг энэ муухай Монголын тэр дуучин гоё, энэ дуучин гоё гэж хэлхийн арга байхгүй. Тийм учраас тухайн үеийн хүний сэтгэл зүй ямар байна? Тэр хэмжээгээр л хүн урлагийг хүлээж авдаг. Дуртай дуу, миний дуртай гэдэг бол маш олон дуунууд байна л да. Гадаадын дуучдаас эхлээл ингээд Freddie Mercury байж гэн, ишиг Celine Dion байж гэн, Pink Floyd байж гэн. Алийг би нэрлэе. Тэр олон мянган дуунуудаас. За магадгүй би зохиолын дуу ээж аваа гэдэг л дуу мэднэ. Тэрнээс ямар нэртэйг нь бол мэдэхгүй. Mama, she's killed a man, put a gun against his head, pulled my trigger, now he's dead. Mama, life had just begun. Хол аян занд машинаар Freddie Mercury бол дэлхийн рок хөгжмийн хаан. За баярлалаа, танд амжилт хүсье. Ганцхан надад амжилт хүсэх бишээ.